Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ашуусын элцээ сургуулийн 12-ын бие ангийн сурагч Билгүүдэ гэдэг. Би өнгөрсөн 2 сарын хугацаанд Nest Academy-ийн хоб зуны хөтөлбөр сурсаар программинг буюу код бичих хэлийг сурч эхэлсэн. Тэгээд энэ 2 сард болохоор ганцхан код бичих биш, маш олон найзлагтай болсноос гадна хүссэн сэдвээ сүүлийн 2-7 хоногийн хугацаанд хүссэн сэдвээ сонгон яг програм болон бичсэн. Тэгээд миний програмын нэр нь болохоор Big B гэж байгаа. Тэгээд Big B нь болохоор Flappy Bird шоунаас жишээ аван энэ тоглоомыг хийсэн. Тэгээд энэ тоглоом нь болохоор тэр нөхөр нь гарan тоглоомыг өргөжтүүлнэ. Тэгээд энэ багны мөргөл тоглоом дуусж байгаа. Тэгээд энэ тоглоомын давуу тал нь гэвэл төвчээр суун. Тэгээд бас Flappy Bird тоглоомоос арай амархан тул яг шинэ тоглогчдод тоглоомдод тасгад тусалж байгаа. Тэгээд энэ тоглоомд ашигласан технологи гэвэл яг үндсэн веб хэлбэрүүд ашигласан HTML, CSS, JavaScript. HTML нь болохоор яг үндсэн бүтцийг байгуулад, тэгээд JavaScript нь болохоор бүх тоглоомын яг ард болж байгаа бүх үйлдэл хийсэн. Жишээлбэл шууд дээшээ доош хөдлөх болон хан зүүн тийшээ хөдлөх гэх мэт. Тэгээд тань CSS нь болохоор зураг оруулсан бөгөөд яг тоглоомыг жоохон өнгө оруулсан. Тэгээд бас Firebase-ийг ашигласнараа яг интернеттэй гадаас яг хаанаас ч энэ тоглоомыг тоглож болно гэсэн үг. Тэгээд энэ код бичгэд тулгарсан асуудал гэвэл яг ямар дизайн ашиглах вэ гэдгийг эргэлцсэн. Надад хэд хэдэн дизайн байсан болохоор яг аль нь тохиромжтой вэ гэдгийг мэдэхгүй байсан болохоор яг хэдэн өдөр яг бүх тэр дизайнаа туршиж үзэн яг код бичсэн. Тэгээд одоо сая тоглоомд харсан шиг дизайныг яг энэ дээр юм байна, энэ илүү юм байна гэж бодсноор тэр дизайныг дуусгасан. Тэгээд болохоор шуугаа яг хан мөрөхөд яаж тоглоомоо дуусгах вэ? Хан мөрөх нөхөр нь ороход яаж тоглоомоо өргөжлөх вэ гэдэг нь яг хоёр дахь асуудал байсан. Тэгээд энэ асуудыг шийдэхдээ болохоор яг шорткат байгаагүй. Яг л олон дахин туршиж тэгээд алдаагаа засан дахин яг хийсээр энэ асуудлын ард гарсан. Тэгээд яаж цааш хэлхэн хөгжүүлэх вэ гэвэл яг багийн сая та нар анзаарсан бол яг багнууд нь болохоор дан ногоон өнгөтэй байгаа. Тэр ногоон өнгөнийг зөв тохирсон текстчер оруулан тэгээд хол явах тусам тэр багнуудын наашаа ирэх хурдан ирэх функшн нэмнэ гэж бодож байгаа. Тэр хурдан нь болохоор яг скор нь 10 болон 20 гэх мэтчлэн яг өсгөхөд багны хурдан яг ихсэн. Тэгээд хурж ирсэн үзэгчд болон Nest Academy багш нартай баярлалаа.